Сайн байна уу? Өнөөдөр та бүхэндээ солонгосчуудын хамгийн ихээр ашигладаг Hancom Office хэрхэн суулгах талаар зааж өгөх гэж байна. За, манай монголчуудын хувьд бол Microsoft 365 гэдэг программыг багтснаас Word-ыг их ашигладаг байгаа. Харин солонгосчуудын хувьд бол Hancom гэдэг компаниас гаргасан Hancom Office-ийг ашигладаг байгаа. Ер нь бол солонгос хүмүүс Word-ыг бол ашигладаггүй. Тийм учраас оюутан хүмүүс мөн ажил дээр ашигладаг хүмүүс бол Word-оос илүү Hancom Office-ийг их ашиглаарай гэж хүсэж байна. За тэгээд яг ориг сайтаас нь худалдаж авах юм бол Family Student-ийг дараад суулгаж авах хэлбэрээр нь худалдаж авна. За тэгээд заавал бүтгүүлээгүй ч гэсэн худалдаж авдаг байгаа. Тэгээд өөрийнхөө мэдээллүүдийг хийгээд карт ч юм уу те ямар нэг арга ингээ худалдаж авч болно. За 99,000 байна. За тэгээд би болохоор өнөөдөр та бүхэнд үнгүүгээр өөрийнхөө сувг дээр линкийг тавьсан байгаа. Тэгээд хэрвээ болохгүй бол та бүхэн яг ориг сайтаас нь худалдаж авч хэрэглээрэй гэж хүсэж байна. За Google дээр ороод манай сувг хүртэл TV гэдэг контент нь болохоор Монгол фонт гэд бичих юм бол 2021 онд тавьжсэн энэ контент руу ороорой. За дуугийн байхгүй болгоч. За тэгээд коммент хэсгээр харах юм бол Hancom Office 2022 download link гэдэг байгаа. За үүнийг дараарай. За үүнийг дарахаас өмнө би нэг хідэн цагийн сувгээс уг татаж авсан байгаа. За харах юм бол 2 удаа даръя. За цагийн сувгээс HWP програм байхгүй наа гэж байна. За заавал ингэж дарж үзүүлэхгүйгээр файлын хамгийн баруун талд байгаа view-ийг дараад option-ыг дараад view гэдэг зэс рүү ороод доошоо очих юм бол энэ hide extension for known file types гэж энийг идэхгүй болох юм бол заавал дараад илгүүгээр за энэ HWP гэдэг програм ми өгөгдөл юм байна гэдгийг шууд харж болно. За ингээд нэгдэхгүй байна. За тэгээд эргээд суулгаж авах линк рүүгээ очоод download-ыг дараад anyway гэдгийг дараад суулгахын хамтдаа хүлээе. За суулгагдчихлаа. Маусаа хавьцаад тавингууд ийм фолдерын хэлбэртэй icon-ага дараад эндээс нь бүгдээрээ хамтдаа оръё. 2 удаа дараад install гэдгийг товчийг дараарай. За одоо энэ интернетийн цонх бол хэрэггүй болсон. Хаагаад. За 2 удаа дарчингууд нэлээд удт юм аа. Тэгэхээр төвчээр тэгэл олон удаа дараад байхгүй яг 2 удаа дараарай. Би бас сая 4 удаа дарчих шиг боллоо. За agree. За энэ дээр одоо product number-ыг тавих хэрэгтэй. Install яг дээр байгаа энэ serial number гэдгийг бүгдээрээ хуулж авъя. За хэд том харагдаад байвал энэ фонтоос нь 14 болгоцсонгууд жижигэрчнэ. За тэгээ бүгдийг сонгоод маусныхаа баруун талыг дараад copy гэдгийг дараарай. За таны эндээ авчаад маусныхаа баруун талыг дарахангууд итгэх хүчгүй байгаа. Тэгэх юм бол альтгүйгээр keyboard-ныхаа Ctrl V гэдгийг дараарай. За ингээд нэг бүрчлэн харж бичээд байлгүйгээр нэг дор уулагдсан байгаа. За дараа next-ийг дараад
За энэ цонхоос хэрэггүй болсон. За энэ ч гэсэн хэрэггүй болсон. За амжилттайгаар суулгалаа гэж байна. Энэ хоёр дээр даралгүйгээр зөвхөн next-ийг дараарай. Тэгээд ямар хэлбэрээр хөвчлэн үзэх вэ гэж байна. Хамгийн дээдл нь ер нь бол хамгийн сүүлийн үеийн хэлбэр нь болохоор дээдлийг сонгоод settings гэд дараарай. За тэгээд энэ цэнхэр хэсгийг дараад ачим гэдгийг дарчин. За тэгэнгүүт та компьютероо унтраад засаагаарай. Зөвшөөрч гинүү гэж чинь. За үүн дээр бол дараа нь унтраа засааж болох юм чинь нөө гэд дарчи. За ингээд амжилттай суулгагдсан байна. Харин энэ хан PDF гэдэг Hancom Office нь яг аль юм бэ гэж магадгүй түрүүн суулгасан програм файлаа хараад цагийн сүгээс би татаж авсан байгаа. 2 удаа хурдан дарах юм бол за анх удаа нээж байгаа учраас зөвшөөрөл хүсэж байна. Зөвшөөрч чинь гэдэг товчийг дараад нэх юм бол за тэгээд энэ хэд том харагдаж жирүүлжээ. За ингээд Hancom гэдэг програм нэгдсэн байна. За та нар нэгдсэн байгаа энэ файлынхаа яг доор аваад маусаа аваачаад маусныхаа баруун талыг дараарай. За тэгэх юм бол энэ pin to taskbar гэдгийг дарчаарай. Тэгэх юм бол энэ програмыг унтраасан хойно ч гэсэн би Hancom Office ашигламаар юм гэх юм бол шууд энэ товчийг нэг удаа дарахад шууд автоматар орж бол. За тэгээд сүүлд ашигласан Hancom дээр ашигласан файлаа нэмэрээвэл таны пин хийсэн газартаа маусаа авчиж тавиад маусныхаа баруун талыг дарах юм бол миний хамгийн сүүлд нээсэн файлууд гарч ирж байна. За тэгээд яг хаана вэ? Download дотор байна. За энэ нь болохоор бас download дотор байна. Энэ болохоор януу гэд энэ фолдерт байна гэд ингээд гарч ийн. Тэгээд би энэ цагийн сүгээс ер нь байнга ашигланаа, байнга ийшээ орж засвар инэ гэх юм бол энэ үүнийгаа ч гэсэн pin to this that гэдгээр ингээд пинлчих юм бол пинсэн зүйлсээрээ шууд маусаа дараад орчих боломжтой байгаа. За тэгээд цагийн сүгээс лугаа ороод за энд байгаа өгөгдлөөр ингээд харж байгаа хэмжээгээ тааруулж болно. За ихэвчлэн энэ дээр байдаг. Эсвэл ийшээ ороод би байнга нэг нүрээр харнаа гэх юм бол үүнийг дараад үгүй би 3-3-ын харьцаатайгаар пэйжийг харлаа гэж тохиргоо хийж болно. Би 2 нүрээр нэг дор хармаар байна гэх юм бол ингэж тохиргоо хийж болно. Автоматар хийгдэж болно. За тэгээд нэг нүр дээрээ энийгээ нэлээд том 150% харуулах юм бол ингэж тавьж болно. 150% нь бас багасгаж, ихсгэж болно. За тэгээд та бүхэн Hancom дээр ажиллах боломжтой боллоо. Тэгээ Hancom Office-ийг хэрхэн сайн ашиглах талаар дараагийн дугаар дээр зааж өгье гэж бодож байна. Дээрээ түр баяртай. Өнөөдөр ханиадтай байсан учраас хоолоо маань жоох өвдсөн байна. Ойлгоорой. Баярлалаа. Баяртай.